Сая сангийн яамны танилцуулган дээр байна л да. 2026 оны улсын түвшин дээр бол нэг 55 тэрбум төгрөг суудсан ба. Малын одоо гоц салбар төвчнөөс үргэлжлэн сэргийлэх түүнийг одоо бас харилцах гэдэг. Энэ одоо яг ямар шатнд одоо түвшин зарцуулагдаж явж байна вэ? Хэдэн дөрөвний гүйцэтгэл гарсан бэ гэдэг нэг асуулт. За захим хөгжил инновац харилцаа холбооны яамнаас асууя. За аймагуд дээр хөдөөгийн малчид маань одоо үндсэндээ хоорондоо харилцаа холбоо тогтоох асуудал бол их чухал байгаа. Жишээ нь одоо мал одоо ирэх сурах, за нэгнээсээ мэдээлэл олж авах, за тэгээд бол олон улсын одоо энэ болж байгаа нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл авах. Ер нь л одоо янз янзын байдлаар бол мэдээллийг бол бас интернет орчноос л авч болж байна. Гэтэл одоо малчид маань өнд бол одоо бүр хамрагдчихдаггүй шүү дээ. Тэг жишээ нь хэд одоо би бол одоо Баянгар аймгийн одоо 5 одоо суман дээр өөрийн холбооны сүлжээ тендерын зарлагдаад компани сонгогчлолтод шалгарчиж байгаа. Тэгчэл ажлаа гүйцэтгэхгүй. Тий одоо чадна гэж ажил авчаад хийхгүй. Тэгээд өсвөн мөнгөө нэмүүлэх гээд л ингээд хойгоор дургуу гээл ингээд. Тэгээд нэмэхгүй болохоор ингээд тэгвэл бид нар хийж чадахгүй гэж хайчиж байгаа. Энийний цаана одоо малчтал хөрж байгаа юм л да. Өдөө явуулчихаар ингээд нөгөө ярьдаг маа яриад. Тэгээ би очиж нэг худлаа ярьдаг болоод тэгээ ирж нэг та нарт ууралдаг болж. Яг өнөөдрийг хэлцүүл яг ийм л юм явж шин. Яамных нэг хариулттай. Тэгэл бид нар нэг одоо өнөөдөр та нар нэг ууралсан уураа гаргадаг. Очоод малчд буюу одоо иргэддээ загнуулдаг. Тэдний урдаас ч бид нар юм хэлж чадахгүй шин худалдаачлал гэж харж байгаа шин. Энэ дээр нь хариулт өгнө ш. Та нарт яаж хийж 2 жил бол одоо бүр сүүлд орон үндэсчгүй боллоо, сурагчгүй бол ийм хариуцлагагүй юм байдлууд яаж зас залруулах гэсэн байдлаар энэ дээр нь хариулт өгөөд чи энэний чинь цаана л одоо энэ малчтын маань энэ олон хүмүүсийн маань асуудал ингэж хаягдж шít хохирж шít. Яг малчд одоо үндсэндээ нэг мал одоо алга болоход юм уу эсвэл малаа одоо нэг ойрынхаа усудаас уцтаад суучдаг байхгүй манай нэг ийм мал одоо тэдэн тооны юм хаана явна эсвэл нааш нэргүүлээрээ ингээрээ тэгээрээ гэл. За ийм асуудал байна. Дараагийн асуудал дээр сая бас гарч байна л да. Үндсэндээ захим мөрөөдөө тоглоом энэ захим залилан бол маш их болсон. Тэр тусам манай малчин иргэд бол маш их хөрж байна. Одоо бүр суглаа гарсан байна шүү дээ. Та одоо суглаа тожчлоо. Одоо бүр хэдэн 100 сая төгрөг хожлоо. Одоо та нэг 5 сая төгрөг шилжүүлчих, 6 сая төгрөг шилжүүлчих гэх бүр дээрээс нь нэмээд ингээд мөнгөний авчаад нөгөө суглааны манай хожлоо нөгөө хэдэн 100 сая төгрөг мөнгө байхгүй ч. Ийм захим залилан гэмтэргүүд бол малчид дээр бол маш их гарч байна. Энийний араас одоо ороод ингээд одоо яг ноос нолборынхаа мөнгийг алдсан, амьдралх нь хүрхээ байцсан. Энээсээ болоод одоо гэр бүл салалт. За цагаан хөгжил инновац харилцаа холбооны яам. Хэдэ? 15. 13. За гишүүн асуултанд хариулъя. 2024 онд 144 багийг холбохоор тендер зарласан байдаг. Тэгээ тухайн үедээ болохоор захим хөгжлийн инновац харилцааны холбооны яамнаас хэсэгчлээд дид үтцэц за дараа нь байр байшин сүлжээ гэдэг байдлаар зарлаад тэгээд яг энэ нөгөө зарим одоо байрнуудын хувьд болохоор орон нутгаас газрын зөвшөөрлөг аваагүй ч юм уу тиймэрхүү байдлаас болоод тухайн цэг дээр сүлжээний дид үтцийг байгуулах боломжгүй болсон тохиол байдаг. За тийм болсон болохоор бид бүхэн дараа нь судалгаан дээр үндэслээд одоо энэ жил жишээ нь улсын төсвийн хөрөнгө оруулалт 60 баг, бүх нийтийн үйлчлэгээний үүргийн сангаар 15 баг буюу нийт 75 багийг улсын хэмжээнд холбохоор төлөвлөсөн. Сонгон шалралт хийхдээ одоо бүх дид бүтцийг байгуулад эцэст нь хүлээлгэж байдлаар зарласан одоо амжилттай одоогор хэрэгжээд явж байна. Тэгэхээр энэ дээр бид бүхэн бас анхаарч ажиллая. Тэгээд энэ 75 баг холбосны дараа үлдчихэж байгаа нь 100 орчим баг байгаа. Тэгээд үүнийг 2028 онд багтааж бүх багийг сүлжээнд холбохоор төлөвлөж байна. За хоёрт нь захим орчинд гарч байгаа залилантай холбоотой гомд санал маш ихээр ирж байгаа. Үүнтэй холбоотой бид бүхэн кибер цагдаагийн газар за олон улсын платформ Мета компанитай хамтарч ажилладаг. Өөрөөр хэлбэл залилан явуулаад байгаа фейжүүдийг харилцаа холбооны зохицуулахаараа болон цагдаагийн ерөнхий газар дамжуулаад цааш нь мэдэгдээд хаалгах тэгээд тэр мөнгө шилжсэнтэй холбоотой тухайн мөнгө хэрвээ тэгээ хүмүүс маань хамгийн гол асуудал нь юу гэхээр нөгөө мөнгөө шилжүүлчихэд дараа нь тухайн мөнгө нь авч одоо зөндөө цаг алдсны дараа нөгөө мөнгөний өөр данс руу шилжүүлээд тэр
эрсдлээс болоод нөгөө мөнгө нь авч чадахгүй байдал үүсээд байгаа. Тэгээд тэрний бид нар болохоор ярилцаад хэрвээ тухайн дансандах мөнгө одоо санамсргүй байдлаар алдчихлаа гэдэг юм бол шууд цагдаагийн ерхий газар руу уцтаад тэндээс кибер цагдаагийн газар нөгөө банкнуудтай холбоотой хамтарч ажиллаж байгаа тухайн дансандах мөнгийг зарцаах буюу цааш нахад шилжүүлэхгүй байх арга хэмжээ авч ажиллаж байгаа. Тэгээд ер нь бол үүнийг сайжруулах тал дээр одоо бүх нийтийн захим ур чадварыг үндэсний хэмжээнд зохион болгох хэрэгцээ шаардлага байна. Баярлалаа. Жаргал сайн шүү. Сангийн 17. Жаргал сайхан гишүүний асуултанд хариулъя. За, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ангилалд 6.2 тэрбум төгрөг батлагдсанаас гүйцэтгэлээр 5.6 тэрбум төгрөг гарсан байна. За, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зардал дээр нийтдээ 32.1 тэрбум төгрөг батлагдсанаас 19.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарсан байна. За, малын архаг халдварт өвчнөөс эрүүлжүүлэх ангилал дээр 6 тэрбум 567 сая төгрөг батлагдсанаас 5.1 тэрбум төгрөгийн гүйцэтгэл бол гарсан байна. 5 сарын эцсийн байдлаар